Ховлын хаан бол Чингис хааны одгон хөвгүн Тулуйн 2 дугаар хөвгүн болж 1215 онд мэндэлжээ. Тэрээр 1251 онд Мөн хааны зорилгаар Синчоу, Шинжоо хэмээх газрыг төвшөлтгөн тогтоосон. Ховлын 1260 онд одоогийн Өвөр Монголын Шилэнгол аймгийн Шулуун хөхшүүний нутагт орших Шанду хотноо хаан ширээнд өргөмжлөгдөжээ. Энэ цаг үед түүний дүү Ариг бүх хар хоромт их Монгол улсын хаан ширээнд суусан байдаг. Ийхүү ах トゥ хоёрын хооронд хаан ширээний төлөөх тэмцэл 4 жил үргэлжилж Ховлын хааны ялалтаар төгссөн байна. 1271 онд Ховлын хаан их Монгол улсын нэрийг Дай Юан буюу их Юан улс хэмээн өөрчилжээ. Мөн Сүн улсыг дайлан эзэлж Зүүн өмнөд Азийн зарим улс орныг харьяандан оруулан Япон улсыг нэгтгэж авахаар дэлхийн хамгийн том усан флотыг илгээж байлаа. Ховлын эцэн хаан ширээнд 35 жил суухдаа өөрийн харьяа бүс нутагт шинжлэх ухаан, хэл соёлын идэвхтэй бодлого явуулж газар нутгийн дэлхийн сацуу эдийн засгийн шинжилэл хийж мөн анх удаа саасан мөнгийг хэрэглээнд оруулсан байдаг. Ховлын хаан 1294 онд 80 насндан нас нөхсөн билээ.